Гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолоор 1989 оноос эхлэн тэмдэглэж байгаа энэ өдрийн гол зорилго нь гамшигаас урьдчилан сэргийлэх чадвах, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд оршдог. Манай улсын хувьд энэ жил гамшигыг даван туулах чадварыг бэхжүүлэхэд санхүүжилтийг чиглүүлэе гэсэн уриандор тэмдэглэж байна. Сүүлийн 10 жилд манай улсад тохиолдож байгаа гамшигын тоо өмнөх 10 жилийнхээс 34.9%-аар өсөж, зөвхөн энэ онд л гэхэд 4,000 гаруй аюулт үзэгдэл Ослын улмаас 46 тэрбум гаруй төгрөгийн шууд тохирол учирч 254 иргэн амиа алдсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар манай улсад уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan аадар бороо, үер зудын давтамж нэмэгдэж байна. Хамгийн сүүлд хийсэн эрсдлийн үнэлгээгээр хүн амд төвлөрч байгаа 340 орчим засаг захиргааны нэгжийн 40 гаруй хувьд олон төрлийн аюулын эрсдэл маш өндөр түвшинд байгааг сануулж байгаа юм а. Манай оронд 2005-аас 2014 оны 10 жилийн хугацаанд жилд дунджаар 3300 орчим гамшиг аюулт үзэгдэл осол тохиолддог байсан бол 2015-аас 2024 оны сүүлийн 10 жилийн байдлаар жилд дунджаар 4500 орчим болж өссөн буюу нийт 35 орчим хувиар өссөн байна. Манай улсын хэмжээнд болохоор зөнгөлөн тохиолддог 10 гамшигын төрлөөр бол гамшиг эрсдлийн үнэлгээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бол хамтран хийсэн үнэлгээг. Тэгэд энэ хүү ерөнхий үнэлгээгээр бол олон аюул буюу гамшигын 10 төрлөөр эрсдлийн үнэлгээ хийхэд бол нийслэлийн 9 төгрөг Монгол улсын хэмжээний 330 сум хэмжээнд бол үнэлгээг бол хийсэн байгаа. Энэ хүү үнэлгээгээр болохоор газар хөдлөлтийн түвшин болвол дунд буюу дундаас дээш өндөр түвшинд бол үнэлэгдсэн улсын хэмжээнд мөн Монгол улсын хэмжээнд байгаль цаг уурын гаралтай буюу уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигын давтамж тохиолдлын хохирлын тоо бол нэмэгдэж байгаа. Цаашид нэмэх хандлагатай. Манай улс 2015 оноос нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах Синдаийн үйл ажиллагааны баримт бичгийн хүрээнд энэхүү арга хэмжээг 3 үе шаттай 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд гамшиг тохиолдсон хойно ус гамшигын эрсдлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү төвлөрөх шаардлага бий. Тухайлбал дэлхийн жишгээр гамшигын өмнө зарцуулсан 1 ам доллар, гамшигын дараах 15 ам долларын зардалтай тэнцдэг байна. Гэтэл манай улсад урьдчилан сэргийлэх чиглэл зарцуулж байгаа төсөв хангалтгүй байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. За 2017 оны гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн хариулга болон гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хүрээнд гамшигын эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө маань 2018 онтой харьцуулах юм бол энэ оны байдлаар 2.5 дахин нэмэгдсэн гэж үзэж байгаа. За энэ маань юу гэж байна вэ гэхээр бас зөвхөн хохирлыг арилгах гэхээс илүүгээр бас эрсдлийг бууруулах чинь чухал юм байна шүү гэдгийг бас Монгол улсын хэмжээнд энэ талаарх мэдлэг ойлголт нь бас нэмэгдэж байна. Энэ талаарх хөрөнгө оруулалт нь бас нэмэгдэж байна гэж ойлгож болохоор байгаа. За гисэн хэдий ч гамшигын хохирлыг бууруулахад зарцуулсан зардал маань энэ хүү эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас Монгол улсын хэмжээнд 14.5 дахин бага байгаад. Гамшигын эрсдлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлд дэлхийн нийтээр анхаарал хандуулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарснаар эх 5 жилийн хугацаанд Синдаийн хүрээний сүүлийн шатны зорилгод хүрэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан учирлаж байна. Синдаийн үйл ажиллагааны хүрээн гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр дэлхийд дахинаа хэрэгжүүлж буй үндсэн бодлогын баримт бичиг юм а. Энэ баримт бичгийг 2015 онд Япон улсын Синдай хотод нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах 3 дугаар баг хурлаар баталжээ.